бүх эмнэлгүүд дээр нэмэлт амбалтаар үзлэгээ өрөө гаргах, ор дэлгэх ийм ажил зохион байгуул 1320 ор өнөөдрийн байдлаар шинээр дэлгэх ажил явагдаж байна. Нөөцөөс 1 тэрбум төгрөг гаргаж ханаа томооны эсрэг даажлагдсан илүү цагаар ажиллаж байгаа эмч нарт урамшуул олох шийдвэрийг гаргаад эмч нарын бас асуудлыг шийдээд урамшуулан шийдээд ажиллаж байна. Ингээ богино хугацаанд энэ ханаа томооны огцом дэгдэлт халдварлалтыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. За ингээд 12 сарын 1-ээс захимаар шилжүүлэх. Ер нь бол нэг 0-5 насны хүүхэд 40% нь 5-аас 15 насны хүүхэд хооронд 40%, 80% нь үндсэндээ хүүхдүүдэд халдварлаад байгаа. За вакцинжуулалт бол эргээр нөлөөлж байгаа. Бүх дүүргийн хорооны тасаг дарах хэсгийн ахлагч нар нийгмийн ажилтны хүүхдийн байцаагч уурч нар хүүхдийн асуудал харьцсан ажилтнуудыг бас зорилттой бүлгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх хамгаалах юм арга хэмжээ явуулж байна. Зарим газрууд аав ээж нь ажилдаа явждаг, аль эсвэл гадуур дотор хүүхдээ ой гарантай хүүхдүүдэд орхиж яваад бас хөлдөх эрсдэлт учирсан энэ хүртэл илрүүлж хүүхдийг аварсан бас эцэгхийн анхаарал халамжлал байгаа энэ газруудад хэсгийн ахлагч хүүхдийн байцаагч нарыг ажилуулах дээр урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн дүүрэг хороо хэсэг болгон зохион байгуулж байна. Ингэж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь бол бас өвчсөний дараа эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү гэсэн юм тактик зорилтыг барьж ажиллаж байна. За ер нь судалгаа тооцооллоор бол 12 сарын 15-ны үед оргил 10-даар оргил үедээ үрж. За ерөнхий сайд хариуллаа.